түрүүн төрхүү төлөөлөгч бас асуудлыг хөндөж байна. Мэдээж миний хувьд ч гэсэн төлөөлөгчийн хувьд Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд дид бүтцийн хувьд мөн одоо нийтийн аж ахуйн хувьд нэлээд сайжирсан, хийж хэрэгжүүлсэн, иргэдийн нүдэнд одоо бодиттой харагдаж амьдралынхын чанарыг илүү сайжруулсан олон ажлууд байгаа гэдэг дээр бид бүхний хувьд ч гэсэн санал нэг байгаа. За үүнийг сурталчлах, таниулах ажил дээр илүү сайн анхаарч ажиллах нь зүйтэй гэж бодож байна. За энэ бол эхний санал. За хоёр дахь нь үйлчлэлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хоёр асуулт байна. Эхнийх нь болохоор Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт за өмнө 1 жилийн өмнө бас манай одоо тойргийн төлөөлөгчид бид очиж үзчихсэн 4 байр огт дулаангүй байна. Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны 100 дугаар байр за мөн 240 дугаар байр, 32 дугаар байр, 31 дугаар байр, 36 дугаар байр. Ашиглалтанд ороод 5-аас дээш жил болцсон мөртлөө дулааны шугамд холбогдоогүй, халаалт байхгүй, дулаан байхгүй. За энд амьдарч байгаа иргэдээс бол байнгын гомдол санал ирж байна. Аргачлгүй штэ. Мөнгөө төлөөд байр авцсан байдаг, орон сууцнд амьдарч идэг. Гэтэл энэ асуудал нь шийдэгдэхгүй. Ингээ байсаар байгаа, тодорхойгүй байсаар байгаа. Тэгэхээр холбогдох байгууллагууд эдгээр байруудын дулааны асуудлыг, дид бүтцийн асуудлыг нь хизээ яаж шийдэх вэ? Гарц гаргалгаа нь юу байгаа вэ гэдгийг тодорхой хариулж өгнө. За дараагийн асуудал нь Баянзүрх дүүргийн 39 дугаар хороо. Бидний одоо мэддгээр офицерын тойргийн одоо тэр хавьд байрладаг Баянзүрх хотхон X апартмент хотхон гэд. За Eco Construction барьсан. За энэ одоо барилгын хорооллуудын хувьд дулааны шугам нь асуудалтай. За улсын комисс хүлээж аваагүй. Эргээд хариуцах эзэн байхгүй. Гэтэл одоо тэнд хэдэн зуун айл өрх, хэдэн мянган иргэд амьдарч байна. Сая дулааны асуудал гарахад одоо шийдэх эзэнгүй ингээд иргэд хохирсон байдалтай байсан гэд маш их гомдол ирсэн. Тэгэхээр энэ хотхны асуудлыг яаж шийдэх вэ? Энэ дээр бас тодорхой хариулт холбогдох байгууллагаас авмаар байна. За 3 дахь нь болохоор Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо Шар хад дид төвийн дахин төлөвлөлтийн барилга дотор 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга одоо баригдсан байгаа. Ашиглалтанд ороход бэлэн болсон байна. За энэ барилгын цахилгаан болон одоо дулааны асуудлыг нь шийдээд мөн тогтчлтыг нь шийдчих юм бол олон хүүхдүүд бас гэрийнхэн ойр цэцэрлэгт хамрагдах боломжтой болох гээд байна. За энэ үйлдэлээс өмнө энэ асуудлыг шийдэх боломжтой юу гэсэн ийм одоо 3 тодорхой асуултыг холбогдох байгууллагуудаас асууя. Хойн зүйл төлөөлөгчийн асуултанд хариулъя. Ер нь бас энэ дулааны асуудал нэлээд бас асуудалд агуулад байгаа, нэлээд хэдэн байршлаад байгаа. Энэ бол эхний 3 нь баг шүү байна. За эрчим хүчний зохицуулах хороонд нийтлэл Улаанбаатар хотод 54% осног. За орон нутгийн өмчт манай нийслэлийн хараа нэг осног байгаа. Яг энэ сүүлийн 10 жил баригдаж байгаа шинэ барилгууд ер нь энэ хувийн осногууд их хариуцлагагүй хандж байгаа ийм асуудлууд байгаа. Энийг бас эрчим хүчний зохицуулах хорон дээр бид нар бас ярьж нийслэлд авах асуудлыг бас засаг даргатаа зөвшөлдөж байгаа. Ер нь энийг нэгтгэж нэг нийслэл ер нь энэ бүх осногыг дулаан хангамж болон хамжийг бүгдийг авахгүй бол яг энэ мэдчлэн байруудыг дулааныг өгөхгүй байх. За дулааныг хангаж өгөхгүй байх ийм эрсдлүүд үүсэж байгаа. Дулаанаас хүн байгууллага манай дээр алтан гэрлээ. Амарсан дарга ирэг бай. Энэ яг холбогдож байгаа үг нь бас хэлмээр. За амархийн алтан гэрл бас хариуцаад бас хариултын нэмээд хэлээрэй. Энэ шугам шүлжээн дээр ч гэсэн засвар үйлчилгээнд дээр ч маш их дуудлага ирдэг. Энэ бол бүгд нь хувийн шугамтай холбоотой дуудлагууд. Яалтчгүй ингээд сүүлдээ манай орон нутгийн төрийн өмчт компани очиж засвар үйлчилгээ хийдэг. Ийм асуудал үе орж байгаа гэдгийг бас хэлье. За нэмэлтээр алтан гэрэл хариул. Оюун зуул төлөөлөгчийн асуултанд нэмэлт тайлбар өгье алтан гэрэл. За X апартментийн талаар энэ иргэдийн гомдолтой холбогдож хариулъя. За Улаанбаатарын хувьд эрчим хүчний зохицуулах хорооноос 200 мм диаметртэй дулааны
шумаас дээш шумыг Улаанбаатар дулааны шугам шилжээ төрийн өмчт компани хариуцсан. За түүнээс дооших диаметртэй дулааны шугамыг орон сууцны контород хариуцсан СИМ эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол 2024 онд батлагдсан. Үүний дагуу энэ дундын маргаантай шугамын асуудал сүүлийн 2 жилийн хугацаанд гарч байгаа. За бид нар эрчим хүчний зохицуулах хороон дээр Улаанбаатар ерөнхий менежеруудад бид хамтдаа очиж уулзсан. Энэ тал дээр энэ талыг нэг талд нь гарах талаараас ажлын хэсэг ажиллаж байгаа. Тодруулах оюун зүйн төлөөлөгч. Ер нь бол нэг тодорхой хариулт өгсөнгөө бөөрн хэлвэл хариулчих шиг боллоо. Тэгэхээр надад бүр тодорхой санал байна. Яг энэ байрууд дээр одоо манай бидний одоо төлөөлөгчдийн хамт холбогдох байгууллагууд яг байрууд дээр газар дээр нь очиж ажилламаар байна. За өдөр цаг товлоод тэгээд эргээд одоо энэ дээр ямар нэгэн шийдэл олохгүй болвол энэ байруудаа аваад 5-аас дээш жил энд амьдраад байдаг дулааны асуудал нь шийдэгдээгүй ингэж одоо амьдрна гэдэг ямар хэцүү вэ? Тэр хүмүүсийн өмнөөс бодоход тэгэхэд бид нэр ингээд энд бөөрнгийн хариулт өгөө сууж иж болохгүй шүү дээ. Тийм болохоор бүр тодорхой одоо санал байна. Хотын дарга сууж байгаа учраас зүгээр ингээд манай Баянзүрх дүүргийн зүүн бүсээр нийт одоо амьдарж байгаа иргэдийн 80% нь гэр хороол 20 гаруй хувь нь л орон сууцнд амьдарж байна. Ингээ яваад үзэхэд улсын комисс хүлээж аваагүй олон барилгууд байна. Тэгээд иргэд орчихсон байна. Дулааны асуудал нь шийдэгдээгүй барилгууд бас байна. Бүр улсын комисс хүлээж аваагүй эмнэлэг оруулсан барилга хүртэл байна. Тэгэхээр хотын хэмжээнд нарийн судалгаа гаргаад одоо нийслэлийн удирдлагын зүгээс, дүүргийн зүгээс, холбогдох байгууллагуудын зүгээс жилдээ хуваар гаргаад нэг талаас нь ингээд шүүгээд цэгцлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Яг ийм байдалтай байлгаад ивэл олон иргэд хохирж байна. Маш их гомдол санал ирж байна гэдгийг бас уламжлая. Нэмэлт тодруулга хотын дарга. За би оюун цэл төлөөлөгчийн асуултанд хариулъя. Бид нар ерөөсөө энэ үндсэн суур асуудлуудаа нэгийг шийдээгүй. Өөрөөр хэлбэл энэ тарифын асуудлаа шийдээгүй. Орон сууц нийтийн аж ахуйн конторуудыг аль одоо конторуудыг хот хариуцж явахыг аль хэсгийг нь хувийн сектор явах ингээд ерөөсөө сүүлийн 20 жил зүгээр зах зээлийнхээ чөлөөт зарчмаараа чөлөөтэй явцсан. Одоо эрчим хүчний яам ямар асуудал тавиад байгаа гэхээр танай Улаанбаатар хотын бүх хувийн орон сууц нийтийн аж ахуйн конторуудын чиг үүргүүдийг нэг мөр аваач гэдэг ийм хүсэлтүүдийг тавьж байгаа. Асуудал нь юу гэхээр нэгт засвар арчилал огт хийгдэг. Тэгээ барилгыг нэг хагас дутуу барьсан болоод тэгээд хүлээлгэж өгөөд хаяад явцсан. За дээр нь стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээгүй ийм барилга байгууламжууд сүүлийн 20 жил замраагүй баригдсан. Тэгэхээр оюун цол төлөөлөгчөө хэдүүлээ яг одоо газар дээр нь эх 7 хоногт очиж үзье. Дулаанаар хангах асуудал бол эрчим хүчний яамны асуудал. Эрчим хүчний яам одоо болтол энэ нийслэл Улаанбаатар хоттой холбоотой дулаан хангамжийг түгээх дамжуулах шугам сүлжээг өөрсөн дээрээ нэртэй боловч аваар осол гарахаар нь хот очиж хариуцдаг. Хувийн орон сууцны конторууд хариуцдаг шугамуд өвөл задрахаар хотоос одоо аваарын бэлэн байдлын үүднээс татвар төлөгчдийн мөнгөөр ингээд шийдээд явдаг нэг ийм гажиг тогтолцоо байна. Нэг бол хот өөрөө хариуцсан шиг хариуцъя. Эсвэл эрчим хүчний яам өөрөө хариуцсан шиг хариуцах хэрэгтэй. Өнгөрсөн 2 жил хүрэхгүй хугацаанд нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаад 600 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт оруулсны үр дүнд өнөөдөр Улаанбаатар хот нийтдээ 350 мегаватт эрчим хүчийг шин чадлыг үйлдвэрлэж энэ эрх өвлийг амжилтад авах гэж байна. Бөөрөлжүүдийн 150 энэ 11 сарын 4-нд улсын комисс орох гэж байгаа. Тэгэхээр эрчим хүчний яам өөрөө бодлого тодорхойлдог бол одоо тодорхойсон шиг бодлого тодорхойлох хэрэгтэй. Чадахгүй байгаа зүйлээ эсвэл хотод өгсөн шиг өгөх хэрэгтэй. Ялангуяа энэ орон сууцны контортой холбоотой асуудлууд, энэ газар доор хотын байгууламжтай холбоотой асуудал. Дээр нь тариф гэж борцолцсон одоо ийм тарифтай. Өөрөөр хэлбэл тарифын зах зээлийн зарчимд нь нийцүүлэхгүй болохоор шугам сүлжээний шинжилэлт засвар арчил огт ийдгүй. Тэгээд одоо хэрэглэгчид эцсийн нүдэ хохироод дулаан авч чадахгүй ийм нөхцөл байдалтай байна. Тийм учраас эх 7 хоногийн 2 дахь өдөр хэдүүлээ хамтдаа наад энэ газрууд дээр очихдоо
манай захирагчийн ажлын алба энэ эрчим хүчний яамны холбогдох төр албан тушаалтнуудыг цуг авч явмаар байна. Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн цай захын урд талд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын ажилтны орон сууц өвөл задарсан. Очоод газар дээр нь манай энэ нийслэлийн захирагчийн ажлын алба онцгойлох үдсэн чинь 2008 онд ашиглалтанд орсон байр нь латгийгүй зүгээр газарт дулааны шугамыг булаад ашиглалтанд өгсөн байна. Одоо энэ мэтлэнгийн ийм одоо аимшигтай зүйлүүд бол энэ хотын дулаан хангамжтай холбоотой, ус хангамжтай холбоотой олон байршлууд дээр ийм зүйл байна. Би дээр нь нэгэнт одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эндээс үг хэлэх бас боломж байгаа дээр нэг зүйлийг хэлмээр. Одоо бид нар баруун талын Мянганы сорилтын сангийн одоо санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийн баруун их усүр одоо удахгүй ашиглалтанд орох гэж байна. Энэ бол гарцаагүй ашиглалтанд орох одоо бүх бэлтгэл ажил хангагдсан. Хэрвээ хот хариуцагчаар ажиллах юм бол хүлээж авах юм бол би тууцыг ажиллаад маргааш нь буцааж хаахгүй болохгүй. Яагаад тэгэхээр 1 литр усыг хэрэглэгчдэд 1 төгрөг 40 мөнгөөр өгөөд усыг үйлдвэрлэхдээ 25 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа. Ийм бизнес, ийм зах зээлийн зарчимгүй юмыг бид одоо цаашаа яаж авчих вэ? Одоо мөн Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр саарл ус дахин боловсруулах, үйлдвэрлэлийн технологийн ус гаргах ийм үйлдвэр мөн ашиглалтанд орж байгаа. Энийг бас бид нэг өдөр тууцаа хайчилж нээгээд буцаагаад хаахгүй болохгүй. Яагаад гэвэл шин цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа, хуучин цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа одоо бохир ус маань технологийн горимд нийцэхгүй ус ирж байгаа. Нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг бүх эрүүл мэндийн байгууллагууд, хүнсний бүх үйлдвэрүүд, арь ширний бүх үйлдвэрүүд, ноос ноолуурын бүх үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж хийжээж усаа цэвэрлэх байгууламжийн шугам руу нийлүүлэх ёстой. Өнөөдөр Апу үлээ ганцхан үйлдвэрлэл урьдчилан цэвэрлэх байгууламж барьж байгаа сургатай. Бусдууд нь бариг. Инхээр Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр энэ их мөнгөөр баригдж байгаа энэ үйлдвэрүүд бүгд цаашаа хэдүүлээ зах зээлийнхээ зарчим руу нийцэхгүй л зүгээр тууз ажиллаад хаахгүй бид нар хот алдагдал хүлээж дийлэхгүй. Тэгэхээр Осноктой холбоотой асуудлыг сая оюун зул төлөөлөгч аягүй тодорхой өндлөө. Одоо манай Мэндээр төлөөлөгч байж байна. Ус дулааны үн нэмээгүй учраас орон сууц нийтийн аж ахуйн конторт ажиллах хүн олдгоо болсон. Тэгэхээр нэгэнт хэрэглэгч өөрөө зах зээлийнхээ зарчмаар асуудлаа хэрэгжилж байгаа бол хэрэглээндээ нийцсэн тарифыг нь эрчим хүчний яамны дэргэд байгаа энэ зохицуулахаараа өөрөө энэ асуудлаа шийдэж өгөх ёстой. Шийдэхгүй бүх байгууллагууд одоо удахгүй үе таалгаа барихаар нөхцөл байдалтай байгаа шүү гэдэг би бас нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөрт хэлье гэж бодсон. Тэгээ эх 7 хоногийн 2 дахь өдөр өглөө энэ тодорхой байр Баянзүрх дүүргийн тодорхой байршлууд дээр захирагчийн ажлын алба энэ эрчим хүчний яамны хүмүүсийн төлөөлөлтөд хэдүүлээ явмаар байна. Тэгээ нэг бол эрчим хүчний яам энэ дулаан хангамжаа бүрэн өөрсдөө хариуцаад явах хэрэгтэй. Нэг бол хотод шилжүүлж өгөхдөө тарифтай цуг өгөх ёстой гэсэн ийм зарчмыг л хэдүүлээ шийдмээр байна.